Сайн уу манайхаа. Дараагийн бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. Бичлэгдээ орохоос өмнө лайк дараад, сувгт маань subscribe хийж биднийг дэмжихээ мартав. За ингээд бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. Үзэлдээ шилжиж, маргааш нь цайвар цэнхэр үстэй залуу гараа өргөн нүүр дүүрэн инээмсэглэн мэдлэн. Хей! Түүнийг хараад Нина ихэд сандарч, харин Южин тайван зогсоно. Нина. Кён эзэнтэй. Южин өмнө зогсох залуу байж гэлэн ботроо инхүү бодно. Кён Лайнхарт. Тэр бол өрхийн тэргүүлэгч Гиллерт Лайнхартын отхон дүү юм. Гэрлэх нас нь аль хэдийн өнгөрсөн ч гэрлээгүй хажим хүн бөгөөд ахтайгаа үргэлж хамт аялдаг. Химэн бодоод Южин өөрийгөө танилцуул. Кён. Би мэдээж хэрэг чиний нэрийг мэднэ. Кён Южиний мөрнөөс барьж аваад бахархсан байртай чангаар хэлв. Чи цус залгамжлах ёслолоор год гэр бүлийг ялсан салбар гэр бүлийн хүүхэд гэж хэлэхэд Южин түүнээс нухацтай асууна. Намайг дуудахаар ирсэн юм уу? Кён. Тийм ээ. Ах маань өөр Хүлэгбаатар явуулах гэж байхаар нь би өөрөө явъя гэж хэлсэн. Би чамайг өөрийн нүдээр хармаар байсан юм, Южин. Южин жаахан гайхсан байртай. Намайг уу? Биж асуу. Кён. Би чиний талаар их сонссон боловч цус залгамжлах ёслолыг харж чадаагүй. Цус залгамжлах ёслолыг өрхийн тэргүүлэгчээс өөр хүн харж болохгүй гэсэн уламжлалтай. Энэ удаагийнхтэр ноён Робериан орсон юм байна. Тэр гифтээ энэ жилийн ёслолд тусалсан. Кён ахыхын талаар өргөжлүүлэн ярив. Би ахтаа бол муу санаагүй. Зүгээр л бодиттой болсон зүйлийг хэлж байна. Энэ нь намайг гэр бүлийн дүрмээр гомдод гаргаж байгаа юм шиг харагдуулж байна. Гэж хэлэхэд Южин. Та үүнд санаа зовох хэрэггүй гэлээ. Кён. Ах маань ч гэсэн тэгэхэд байсан гэж хэлв. Южин ийхүү бодно. Түүний байгаа байдгийн чөлөөтэй өөрийнхөө байдгийг нь харуулж байна. Царайлаг хүн юм. Тэр аашнаасаа болоод хүнтэй суугаагүй байх. Южин. Өрхийн тэргүүлэгч намайг яагаад дуудсан юм гэж асуухад Кён. Чи цус залгамжлах ёслолд ялсан болохоор чиний хийсэн амжилтыг магтах гэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэхэд Южин. Тэр намайг аль хэдийн магтчихсан. Та ч гэсэн шалтгааныг нь мэдэхгүй байгаа бололтой. Див. Кён ирүүндээ хүрээд Ёжтой инээмсэрлэн. Бүр огт мэдэхгүй бол биш л дээ. Энэ зүгээр л миний оролцох ёсгүй зүйл. Хэдий тийм ч гэсэн би чамтай ойрхон ярилцаж баймаар байна. Гэж хэлэхэд Южин. Би ч гэсэн гэд зогсов. Тэд Гиллерт Лайнхартын өрөөний үүдэнд ирж зогсов. Южин хаалга тогшоход. Южин Лайнхарт гэж хэлв. Өрөөнд дотроос ор хэмээн хариулсан. Кён хаалгыг татан нээж Южиныг өрөөрөө оруулав. Тэрээр Южинд итгэл төрүүлэх гэсэн мэт нүдээ ирмэн инээмсэрлээ. Южин. Тэр сайхан ааштай боловч надад бол хитэрнэ гэж дотроо бодов. Өрхийн тэргүүлэгчийн цэлгэр өрөөнд Гиллерт Лайнхарт тэднийг өгтөн зогсож байлаа. Гиллерт. Чамайг гинт дуудсныг минь уучлаарай. Наанаа суучих гэж хэлээд тэд цай амттан өрөөстэй ширээний ард тухсан суув. Гиллерт ширээн дээр нөгөө хаймлын зүйлтийг гарган тавь. Энэ зүйлт. Би ноён Роберианыг үүнийг хараад өгөөч гэж гуйсан юм. Тэгсэн энэ зүгээр л энгийн зүйл юм шиг байна. Бид манагийн дурсамжаар хайх гэж оролцсон боловч зүйлтнээс ямар нэгэн юр бусын зүйлийг илрүүлээгүй гэж хэлв. Юужим дайхаж. Манагийн дурсамж. Синьягийн шийдвэн. Би тэрийг таг мартчихаж гэж бодоод ямар дурсамж шингэсэн байна гэж асуув. Гиллерт. Энэ зүйлтийг 100 жилийн өмнө гудамжинд зарж байсан юм шиг байна гэж хэлэхэд Южин дотроо ихэд уурлаж. Үгүй ээ, тийм байх боломжгүй хэмээн үгүйсгэв. Би 300 жилийн өмнө энэ зүйлтийг зүүж байсан гэдэгтээ итгэлтэй байна. Би үүнийг 10-аад жил зүүсэн, андуурна гэж байхгүй. Бас Роберианд худлаа хийх шалтгаан байхгүй. Тэр дурсамжийг нь унших гэж байхдаа алдаа гаргасан юм болов уу? Үгүй ээ, би шидийн цамхгийн эзний хуурч чадах шивслэг байгаа эсхийг шавгах хэрэгтэй юм байна. Гэхдээ хэн тэгв? Вермут юм болов уу? Би шалтгааныг нь мэдэхгүй ч гэж Южин дотроо тунгаан бодсноо. Тэгвэл энэ зүйлд би үүнийг авч болох юм уу гэж баяртай царай барган асуув. Тийм ээ, амснараа өгнө. Хүсвэл үүнийг ав. Баярлалаа гэж хэлээд ихэд баярлан ширээнд их зүйлтийг ав. Тэрээр зүйлтийг анхааралтай ажиглан харна. Южин, би чамд энэ зүйлтийг өгөхөөс гадна өөр нэг шалтгаанаар энд дуудсан юм. Гиллерт нухацтай царайлан. Энэ гинтийн байж болохч чиний бүрд муугүй санал. Энэ чиний ирээдүйд ашигтай гэв.
Юу ч дотроо ихэд гайхаж, арай гэж бодоод Гилзерт түүний нэрийг дуудах үед түрүүлээд. Эзэнтэй нь Сиэд хөөрхөн бас сайн охин ч гэсэн би одоохондоо хүнтэй суух бодлого байна хэмээн хэлв. Юужны толгойд Сиэлтэй холбоотой бодлоод араасаа хүүрнэ. Одоо бүгд ойлгомжтой боллоо. Би Сианыг үд хүндэтгэж байхад тэр тоохгүй байсан. Харин ч надад бүр их сайхан хандаж байсан. Надтай суулгах гээл тэгээд байж гэж бодов. Тэрээр Гилзертийн тухайч мөн ийхүү бодно. Гилзерт Лайнхарт би түүнийг сайн хүн гэж бодтол тэр ийм зүйлс хэдэж байж. Юу ч үргэлжлүүлээд. Би хүнтэй суух талаар бодоход хитрхи жаахан байна. Эхлээд ааваасаа зөвшөөрөл авах хэрэгтэй. Тэр надад зөвшөөрөл өгсөн байлаач Сиэл бит хоёр гэж ярьж дуусаагүй байхад нь Гилзерт бар зэрэг сандарсан байртай. Байз. Юу ч чи нэг юмыг буруугаар ойлгосон юм шиг байна. Би чамайг Сиэфтэй гэрлүүлэх гээгүй гэлээ. Юу ч үүнийг сонсоод маш их ичиж нүүрнүүлээ. Би байж болох хамгийн муу таамаг гаргаж би 13 настай хүүхэдтэй гэрэлж өгнө гэж төсөөлсөн өөрийгөө зодмоор байна. Хүүхэд болсон маань тархинд нөлөөлчих үү гэж бодов. Юу ч тайвшраад тэгвэл юу юм гэж асуув. Гилзерт өөрийнхөө жинхэнэ зорилгоо хэллээ. Би чамайг үрчилж авах санал тавих гэж дуудсан юм. Юужийн хөмсгөө зангид нь ихэд гайхсан байртай. Айн энэ ч гэсэн сочирдмоор юм байна. Тэр намайг гол гэр бүлтэй хүлэхийг хүсэж байгаа гэхэд муугүй санаа байна гэж бодоод Юужин өвчлөх энэ үнэхээр сочирдмоор зүйл байна. Гилзерт энэ хүнтэй гэрлэхийн хажууд арай гайгүй юм шүү гэж ёжтой асуув. Юужин тэрийг минь өршөөгөөрэй. Гилзерт үргэлжлүүлээд хүсвэл би Жихард аавыг ч гэсэн гол гэр бүл рүү оруулж болж байна. Юужин тэгэхээр би 2 аавтай болно гэсэн үг гэхэд Гилзерт тэр ч түүхтэй болох хэрэггүй. Би чамайг гол гэр бүл рүү оруулахыг хүсэж байна. Би өөрөө 3 хүүхдийн аав. Жихардын хүүг хулгайлахтайгүй юм шүү. Би өмнө нь Жихардтай уулзаж байгаагүй ч түүнийг өөрийнхөө дүү нар шиг хүндлэх болно гэж хэлв. Юужин ширээний ард суугаад Гилзерт рүү нухацтай харан инхүү асуув. Би үрчлүүлэхээс татгалзуул аав танаар хүндлүүлэхэ болох уу? Гилзерт түүн рүү зөөлнөр инээмсэглэж мэдээж хэрэг үгүй. Үүнийг хэлэх ичмээр байгаа ч гэсэн би тийм шалдар булдар зам гараадаггүй билээ. Тэрээр үргэлжлүүлэн нухацтай царайлан хэлэхдээ чи татгалзуул харамсагтай байна. Тэгээл гүйцээ гэв. Гилзерт Юужин руу гараа сунган найр сэтгүрх гаргаж би чиний шийдвэрийг хүндэлж ирээдүйд чинь сайн сайхныг хүснэ гэж хэлв. Юужин цайгаа бариад би үүнийг ганцаараа шийдэж болохгүй гэж бодож байна. Би аавынхаа санал бодлыг асуух хэрэгтэй гэв. Гилзерт түүний саналыг зөвшөөрөв. Тэгвэл цайлгын дараа шийдэцгээе. Би гидүүл рүү аавыг чинь энд авчруулахаар хэлж явуулъя гэлээ. Юужин баярлалаа гэж хэлээд Гилзертийн хэлсэн үгийг эргэн санаж асуув. Та сая миний ирээдүйд ашигтай гэсэн. Тэр чинь яг юу гэсэн үг юм? Гилзерт Юужины нүд рүү харж байгаад тайлбарлав. Чи гол гэр бүлийн байранд өсвөл олон давуу эрх эдэлнэ. Одоохондоо бол энд хэд хэдэн чадварлаг хүлэг баатар байгаа. Тэд чамд олон зүйл заана. Юужин би эндээс сурах бол хамгийн хүчтэй хүнээс сурмаар байна. Би өргөмөл хүүчин болвол танаар заалгаж болох уу гэж асуув. Юужин дотроо надад Лайнхартын үрхийн тэргүүлвч хэр их хүчтэй сонирн байна гэж тунгаана. Гилзерт түүн рүү харан инээмсэглэж би чамд зааж чадна. Гэхдээ чи хамгийн хүчтэй хүнээр заалгамаар байвал өөр хүн энэ үгэнд чинь тохирох юм байна гэхэд Юужин гайхна. Тэр нь хий юм гэж асуув. Гилзерт Кион би өмнө нь илүү хүчтэй байсан. Одоо тэр намайг гүйцчихсэн гэж хэлв. Юужин тэр залуу гэж дотроо бодов. Гилзерт аав чинь чамд манайгийн талаар заасан уу гэж асуув. Юужин үгүй. Би түүнд одоохондоо сурмааргүй байна гэж хэлсэн. Хэрвээ тэр надад заасан бол би өөрийн мэдлгүй манайгийн бэлтгэл хийх байсан гэж хариулв. Гилзерт чи энэснээсээ хойш өдөр болгон хичээнгүйлэн бэлтгэл хийсэн. Манайгийн чулуу буюу манайгийн таст нь дээд түвшний мангасаас олддог. Манай сурч эхлэхдээ манайгийн чулуугаар тусламжтай уламжлалтай. Манайгийн чулуу хэр их бүтээмжтэй байна тэр хэмжээгээр олдоц ховор, үн өртөг өндөртэй байдаг. Үүнээс гадна манайгийн тусламж авч байгаа хүнд чадварлаг хүний тусламж хэрэг болдог. Энэ бүгд Жихардын гэр бүлд олдоход хүнд байна. Юужины авьяасыг хөгжүүлэхэд орчин хитрхи дутмаг байна. Би үүний Юужинд хэлж төрсөн гэр бүлийг нь үзэн ядууч болохгүй. Үүний Жихардтай ярилцах хэрэгтэй гэж Гилзерт дотроо тунгав. Гилзерт би чамд юу хүсэж байгаагаа хэлсэн. Чамд зүгээр бол би чамтай илүү их ярилцмаар байна гэж хэлв.
Юужин мэдээж асуудалгүй гэж хариулаад тэр хоёр нэлээд удаан ярилцав. Хэсэг хугацааны дараа Юужин "За тэгвэл би явлаа" гэхэд Гиллард "Би чамайг хүргэж өг" гэж хэлье. "Түр бүлээж байгаарай" гэлээ. Юужин "Зүгээртэй эндээс холгүй юм чинь. Би ганцаараа явж агаар амьсгалшаа" хэмээн хэлээд яв. Байшин дотор явж байхад энэ үнэртэй усны үнэр чинь хэн нэгэн тэр булангийн ард байна. Хөдлөхгүй байх чинь намайг хүлээж байгаа юм байх та. Булангийн цаанд нэгэн эмэгтэй дайшин харагдана. Юужин коридороор явж байхдаа Энсилла хатагтайтай санамсаргүй тааралдаж байгаа мэт түүний урд гарч ирэв. Энсилла "Бурхан минь, Юужин." Юужин "Тэр намайг хүлээж байснаа санамсаргүй таарсан мэт жүжүүлж байна. Юу гэдгийг нь сонсоод үзье" гэж бодов. Юужин "Сайн байна уу? Гидүүлээс ирсэн Юужин Лайнхарт байна." Юужин маш боловсон ясалж мэдчлээ. Энсилла "Чамайг өрхийн тэргүүлэгчтэй хоёулахнаа уулзсан гэж сонслоо. Та хоёр нэлээд удаа ярилцсан болов те." Юужин "Танд надад хэлэх зүйл байгаа мó?" гэж шулуухан асуув. Энсилла "Ямар зоригтой хүүхэд вэ? Ихэрхүү занд нь хязгаар алга. Гэхдээ аргагүй биз. Түн шиг хөдөөний хүүхэд гол гэр бүлийн хүүхдийг тэр тусмаа цус залгамжлах ёслол дээр ялна гэдэг гайхалтай. Энэ хүүхэд ирээдүйд маш хурдастай сайжирна. Түүний дайсан байснаас нөхөр байсан хамаагүй дээр магадгүй Сиэлтэй гэрлүүч манай талд авах нь зөв болох юм болох бах. Тийм ч учраас би Сиэлийг түүнтэй ойр байлгаад байгаа юм хэмээн бодоод "Та хоёр юуны тухай ярилцсан надад сонирхолтой байна" гэлээ. Юужин "Өрхийн тэргүүлэгчтэй тусдаа ярилцсан зүйлийг хэлж болохгүй гэж бодож байна." Юужин шууд татгалзав. Энсилла "Тийм ээ, тэр чин зөв. Би чамайг байцсахтайгүй юм шүү. Надад өөр хэлэх зүйл байна. Хэд хоногийн өмнө Сиан чамд бүдүүлийн зан гаргасанд уучлалт гуйх гэсэн юм. Ёслол болох гээд бид бүгд завгүй байлаа. Тэгээд уучлалт гуйх гэж удчихлаа" гэж хэлв. Юужин "Уучлалт гуйх хэрэггүй. Би Сиантай тэр асуудлаа аль хэдийн шийдчихсэн." Энсилла "Бурхан минь, чи ямар өгөөмөр ухаалаг юм бэ? Чиний энэ үг миний санааг амраачихлаа. Би та хоёрыг ирээдүйд маш эвтэй байгаасаа гэж хүсэж байна." Юужин "Бид мэдээж хэрэг эвтэй байна. Бид нэг овогтой, нэг гэр бүл шүү дээ" гэхэд Энсилла "Гэр бүл гэж юу? Түүний зөв боловч энэ хүүхдийн амнаас ийм үг сонсох надад нэг л эвгүй байна" хэмээн дотроо бодов. Юужин "Би одоо явж очих уу?" гэж асуухад Энсилла "Мэдээж зогсоосныг минь өршөөгөөрэй. Хурдан явж амардаа" хэмээн хэлв. Юужин дотроо Лайнхартын эзэгтэй Энсилла "Тэр намайг анханаас нь салбар гэр бүлийнх гээд дээрлэх гэж байсан хатагтай юм байх та. Би түүнтэй ороосолдмооргүй байна" гэж бодон явв. Үзэгээс солигдож 2 өдрийн дараа Жехард Лайнхарт ас хол гидүүлээс хүрэгцэн ирв. Жехард "Юужин үнэхээр цус залгамжлах ёслолд ялсан юм байх та." Жехард сүүх тэрэгний дэргэд зогсоод хүүгийнхэн гайхалтай амжилтыг сонсон итгэж ядам. "Миний хүү гол гэр бүлийн хүүхдүүдийг ялж. Хүү минь баг байхад нь авьяастай гэдгийг мэдэгдэж байсан. Гэвч надад түүний авьяасыг дэмжин хөгжүүлэх чадал байгаагүй. Би түүнийг цус залгамжлах ёслолоор бодит байдлаар нүүр тулман гэж утсан. Гол гэр бүл болон салбар гэр бүлийн хоорондын ялгааг ганц авьяас Чармайлт хоёроор гүйцэх боломжгүй гэж би тэгж утсан" хэмээн тунгаан зогсож байхад нь Юужин "Аава" гэж дуудав. Жехард гайхан харуул Юужин өрхийн тэргүүлэгч Гиллардтай хамт зогсож байлаа. Юужин холоос гараад алсаж байв. Жехард баярлан гүйж ирээд хүүгээ чанга тэмрэн ав. Юужин "Миний хүү, би чамаар маш их бахархаж байна. Би чам шиг хүүтэй бусандаа бахахад ханшхүүн гэж усан нүдлэм байлв." Юужин "Би танд гидүүлээс явахдаа хэлсэн биз дээ. Сайн мэдээ авчирна гэж. Та арай надад итгээгүй юм биш биз дээ" гэж асуув. Жехард "Тийм ээ, чи нэг тийм юм хэлсэн. Хүү минь, намайг уучлаарай. Би чамд итгээгүй" гэлээ. Тэднийг ярилцаж байтад өрхийн тэргүүлэгч Гиллард хажууд нь ирж зогсов. Жехард "Өөрийгөө удаж танилцуулж байгааг минь уучлаарай. Би гидүүлийн Жехард Лайнхарт байна" гэж өөрийгөө танилцуулав. Гиллард "Намайг Гиллард Лайнхарт гэдэг. Гинт өрснийг минь өршөөгөрөө" гэж зөрүүлэн мэндгэв. Жехард "Зүгээр дээ. Намайг энд өрсөнд баяртай байна." Гиллард "Би хүүтэйгээ өнгөрүүлэх цагаас чинь хорооморгүй байлаа боловч дотор надтай ярилцахгүй биз" гэж ээлтгээр урав. Жехард "Тийм ээ" гэж хэлээд тэд хамтдаа дотоош орж ярилцахаар яв. Үзэгдэл шилжиж Юужины аав цочирдсан байдалтай. "Үрчлэн" гэж хэлсэн үү? Гиллард "Тийм ээ. Би Юужиныг өргөж авбал чи ч гэсэн гол гэр бүлд орно."
Южиний аав Жихард би үүнийг гинтийн санал гэдгийг мэдэж байна. Тэрээр суудлаасаа босож маш хүндэтгэлтэйгээр бүхийв. Энэ бүдүүлэг юм шиг санагдвал өршөөгөөрэй. Хүүг минь өндрөөр үнэлж байгаад талархаж байна. Гэхдээ би аавынх нь хувьд хүүгийнхээ ирээдүйд санаа зовж байна. Гилерт санаа зовх гэж гайхан асуухад Жихард та сайн санаж болгоч бусад гол гэр бүлийн гишүүд хүүг минь дээрлэхэх вэ гэдэгт санаа зовж байна. Гол гэр бүлд таны 3 хүүхэд байгаа. Хүүг минь үргэж авбал тэд түүний гаднаас өнхөрч орж ирсэн чулуу гэж адунцах болно гэж хэлв. Гилерт би таны юу хэлэх гээд байгааг ойлгож байна. Би Южиний ирээдүг хязгаарлмааргүй. Гэвч гол гэр бүл цусан холбоог шухарчилдаг. Тэд салбар гэр бүлийн хүүхдийг гол гэр бүлд оруулахыг эсэргүүцсэн гэдэгт итгэлтэй байна. Южин гол гэр бүлд орсон ч үрхийн тэргүүлэгч болж чадахгүй. Гэхдээ Южин шуналтаа автахгүй бол түүний авьяас гол гэр бүлд хөгжиж чадна гэдэгт итгэлтэй байна. Южин миний хүүхдийн хувьд бусад хүүхдүүдтэй мэн дотносож үүнийх нь үр дүнд илүү сайхан ирээдүйтэй болно гэж хэлэхэд Жихард таны зөв. Эхлээд хүүтэй минь ярилцахыг зөвшөөрнө үү гэв. Үзэгдэл шилжиж Южин гадаа элд бариад бэлтгэлийн талбай дээр бэлтгэл хийж байлаа. Южиний аав нэг зуруугаар царайтай Южинийг чиглэн асухна. Южин аав царайг нь харахад өргөж авах ярэ түүнийг гүн цочролд оруулсан бололтой хэмээн бодоод аава царай чинь яатсан бэ гэж асуув. Жихард хүүрүүгээ маш их сэтгэл нь хөдөлсөн баг зэрэг төгссөн байдагтай харж салхин шуурал элд Винэд гол гэр бүлийн ертөнцийн сангаас сонгож авсан элдэн байна. Би гэрийнхээ бүх хэмээг зарсан ч ийм элд худалдаж авч өгч чадахгүй хэмээн бодон сэтгэлээр унав. Жихард үрхийн тэргүүлэгч чамааг үргэж авахыг хүсэж байна. Южин би мэдэж байгаа. Тэр надад аль дээр хэлчихсэн. Жихард би чамааг түүний хүүхэд болоосэй гэж хүсэж байна. Энэ чиний ирээдүйд хэрэгтэй. Гэхдээ чи тэгвэл дараа нь хүнд хэцүү цаг үеийг тууж магадгүй. Салбар гэр бүлээс ирсэн хүүг гол гэр бүлийнхэн гадуурхах вэ гэдгээс аав найж байна. Би ч хэлв. Южин тийх бах. Гэхдээ аава та намайг баг байхаас минь хойш мэднэ шүү дээ. Южин Зайнхарт би хизээж хүнд дээрлэхүүлэхгүй гэж өөртөө маш итгэвтэйгээр инээмсэглэн хэлжээ. Жихард Южин аав ээж хоёр нь чамд энэ нэрийг чинь өгсөн. Үүнийг хизээж битгий мартаарай. Южин мэднэ. Намайг өргөж авсан ч миний төрсөн аав бол Жихард Зайнхарт гэхэд Жихард хүүгээ тэрвэрэн усан нүдлэм ойлов. Южин дотроо намайг өргөж авч байгаа бололтой. Ядаргаатай байх ч гэсэн би үүнээс их олон зүйлийг олж авна. Би үрхийн тэргүүлэгч болох бодлого байна. Гэхдээ хэн ч үүнд итгэхгүй үз. Нэг дэх ихнэр Тэвнис болон хоёр дахь ихнэр Инесила. Тэр хоёр намайг ажилттай байлгах үз. Үширхэл гомц хоёрыг аралдах хоёр арга байна. Тэднийг тоохгүй орхих эсвэл шууд устгах гэж бодсноор энэ хэсэг дуустав. Үзэгдэл шилжиж Зайнхарт үрхийн тэргүүлэгч Гилерт цус залгамжлах ёслолд оролцогсод болон хүүхдүүдийн гэр бүлийг цайдлахын хүлээн авалтанд өржээ. Тэр гол гэр бүлийн гутамшигт анхаахаас илүүтэй салбар гэр бүлийн ядалтыг тэмдэглэсэн баярын уур амьсгал завхилжээ. Гаргас болон Десира нарын аав нар Жихард руу дөхөж ирээд Жихард чи гайхалтай хүүтэй. Би чамайг гол гэр бүлийн нэг хэсэг болно гэж сонслоо. Гол гэр бүлд манай гэр бүлийн булчин сайжруулах шингэн байхгүй. Сонирхож байна уу? Бид ингэж уулзсан нь хувь заяа. Салбар гэр бүлийн гишүүдийн хувьд хэдүүлээ нэг нэгээ сайн мэддэг болвол яасан юм хэмээн найрсаг хандаж. Юужин дотроо би тэднэр дээр очивол олонний анхаарлыг татах юм байна. Надад Гаргасын аав хэн болох нь шууд мэдэгдэж байна гэж бодов. Сиан ээжтэйгээ хамт танхимын захад зогсох бөгөөд Инесила өөртөө итгэвтэй бай Сиан. Чамайг одооноос эхэлж тэр хүүхэдтэй харьцуулна. Хүмүүс чам руу харах болгондоо Юужинд ялагдсан хац тулааныг чинь санана. Гол гэр бүлийн гишүүн түүхэндээ анх удаа цус заламжлах ёслоор ялагдсан гэж чамайг шоолно. Сиан юу ч хэлсэнгүй. Инесила үргэлжлүүлээд одоо тэгээд ичээд байхаас өөр ямар ч арга байхгүй Сиан. Гэхдээ тэглээгээд битгий готор. Хүмүүс чамайг шоолсон ч чи бол миний хүү. Зайнхартын үр удам. Юужин үрхийн тэргүүлэгч болж чадахгүй. Гэхдээ тайвширч болохгүй. Чамд дутагдагтай тад олон байж болно. Тийм учраас чи үрхийн тэргүүлэгч болохын тулд бүр их хичээх хэрэгтэй. Юужинтэй найз бол. Сиан бид нар одоо ах トゥ болсон болохоор гэж асуухад Инесила тийм ээ. Түүнтэй ах トゥ гийн барилдлах хийх хэрэгтэй. Тэгж байжл тэр дараа нь чиний тал болно гэлээ. Сиан за ээжээ гэж хэлсэн ч дотроо нөхөрсөг. Би түүнтэй яаж найз болох юм бэ хэмээн эргэлцэн.
Үзэгдэд шилжиж, Юужиныг явж байх зуур Сиэл ирээд. Бид нар одоо ах トゥ болсон гэж сонссон тийм ээ? Гэхэд Юужин залхсан шинжтэй. Тийм ээ гэж хариулв. Сиэл. Чи тэгвэл намайг ихчээ гэж дуудахгүй юм уу? Юужин. Яг шүү дээ. Чи надаас хэдхэн сараар ихч үсттэй. Сиэл. Би ахаасаа 5 секундын дараа төрсөн болохоор дүүн болсон. Гэхэд Юужин. Тэр чинь өөр хэрэг гэв. Сиэл. Ганцхан удаа дуутчих. Хэцүү зүйл биш шүү дээ гэж шалав. Юужин дотроо. Би 13 настай бацааныг ихчээ гэж дуудах уу? Тэгж байснаас үхсэн мэн дээр гэж бодов. Үзэгдэд шилжиж гитардын өрөөнд түүнийс болон түүний хүү Юди Робериан нар ярилцаж байв. Робериа. Би түүнийг шууд шавья болгохгүй. Улаан шидийн цамхгийнхан дуудах шидээр мэрэгшсэн. Юди залуу эзэнтэн эхлээд 10-тоод онцлог шалгуулна. Залуу эзэнтэн Юди баг зэрэг сандарсан харагдах бөгөөд өөртөө итгэл муутайхан асуулт асуув. Юди. Надад дуудах онцлог нь байвал яах юм? Робериа. Тийм бол сайн байна. Гэхдээ 10-д лайн хаалт гэдэг нэрийг тоохгүй. Чи бусад шидтнүүдэд үл ойшогдохгүй байхаар авьяастай биш л бол би чамайг шавья болгоно ахгүй. Юди толгой гудайлган зөвшөөрөх бөгөөд Робериан үргэлжлүүлэн ярина. Би улаан шидийн цамхгийн эзнээс илүүтэй Гилард ноёны хуучны танил. Тийм болохоор чамд олон боломж олдно. Би чамайг ялгуурлаас хамгаална. Бас би чиний шидийн төрөл тохирох орчин бүрдүүлэхэд чинь тусалнаа. Юди дотроо маш их баярлаж энэ боломжийг алдахгүй хичээнэ. Би түүний шав болж чадахгүй байсан ч гэсэн хамаагүй. Би энэ дарамт ихтэй гэр бүлээс явж шид сууч чадхаар болсондоо баяртай байна. Гилард. Над руу баттай болох гэж дахин харах хэрэггүй. Энэ бол чиний сонголт. Гэхэд түүнээс. Юди, энэ бол аавын чинь чамд өгсөн боломж. Талархаад ав. Түүнээс хүүгийнхээ мөрнөөс чанга атгах нь түүнд хүлээлгсэн үүрэг хариуцлагыг нь сануулна. Чи хар багасаал илд чадны оронд шид санахдаг байсан. Гэхдээ Юди, чи бол миний хүү, үрхийн тэргүүлэгч болох ёстой хүн. 10-тод байхдаа тэрнийг мартаж болохгүй гэж хэлв. Гилард. Түүнээс хэмээн анхааруулхад түүнээс. Би түүнийг ээжийнх нь хувьд зоригжуулж байна. Гэвч дотроо би Юдиг 10 руу явуулбал тэр хараад идсэн энсилэ өгтлээ баярлах нь тодорхой. Гэхдээ надад ямар сонголт алах? Юди удамдаа таарсан авьяастай төрөөгүй. Бас тэр гинэн хурцгаар 10-тод хүчээ сайжруулна. Олон янзын шидтнүүдтэй танилцж, өөрийг нь дэмжих танхимтай болсон нь дээр хэмээн бодно. Түүнээс хүүгийнхээ өмнө зогсон. Түүнийг лайн харт авгийн гишүүн гэдгийг нь дахин нэг сануулв. Юди толгой гудайлган зөвшөөрнө. Үзэгдэл шилжиж, цайлтлагын дараагийн өдөр Робериан Юдиг дагуулan шидийн хот 10 руу замдаа гарч байв. Салбар гэр бүлийн хүүхдүүд ч мөн өөрсдийн гэрлүүгээ буцацгаажээ. Харин Южин Жихард хоёр байранд үлдэж хоосон өрөөнд хамт амьдрахаар болов. Өнөөдөр Южин дахин дүрснээсээ хойш анх удаага манаа сурах гэж байна. Манаа хөгжүүлэлт хоёр төрөлд хуваагддаг. Амьсгалах болон биеийн бэлтгэл хийх. Амьсгалах нь амьсгалж байхдаа эргэн тойрныхоо манаа цуглуулахыг хэлнэ. Биеийн бэлтгэл хийх нь биеэ хөдөлгөж манаа цуглуулахыг хэлнэ. Хоёулаа хүнд, гэхдээ амьсгалах арга нь биеийн бэлтгэлээс илүү үр дүнтэй байдаг. Южин, би өмнөх амьдралдаа биеийн бэлтгэлээр манагийн дадлага хийж байсан. Дараа нь Сеня Вермут хоёрын зөвлөгөөгөөр амьсгалах арга руу шилжсэн. Лайн хартын манагийн бэлтгэл бол амьсгалах арга. Южин ойн гүн рүү асгаж яваад нэгэн модонд налан зогсох Кионтой уулзахаар очино. Кион, Южин ирчихв. За явцгаая. Манагийн судас, мана түүлэрдэг хэсэг. Хол гэр бүлийн байрны ойн гүнд цэвэр цусны үр удамл орж улдаг манагийн судас байдаг. Энэ нь байгалийн зарчмаар бий болоогүй. Вермут үүнийг 300 жилийн өмнө бий болгосон. Хиймэл манагийн судас бий болгож л байдаг. Тэр аргагүй л мангас юм. Кион, сандарч байна уу гэж асуухад Южин огтхонч сандраагүй бөгөөд харин ч сэтгэлд нь маш их хөдөлж байгаагаа хэлэн инээмсэглэнэ. Кион, хүнд байна шүү. Би чамд туслана. Энэ чиний анх удаагийнх болохоор хэцүү байна. Залуу байх тусам мана мэдрэх амархан байдаг. Сиан Сиэт хоёр 6 настайдаас эхэлж манагийн бэлтгэл хийж эхэлсэн. Тэд нэр 4 хоног болж байж мана мэдэрсэн. Юди 7 хоног болсон байх. Салбар гэр бүлийн хүүхдүүд чиний наснаас эхэлж манагийн бэлтгэл хийдэг. Тэд нэр сар болж байж мана мэдэрдэг. Чи гэхдээ тэгж удахгүй дээ. Бидэнд манагийн судас байгаа. Бас би чамд туслана гэж хэлэхэд Южин хэд хоног болох юм гэж асуув. Кион, 10 хоног гэж хариулв. Южин, ойлголоо хэмээн инээмсэглэнэ.
Гэвч дотроо 10 хоног гих шиг минийх 10 минут ч хүрэхгүй хэмээн ёжтой инээмсэрлэнэ. Тэд явсаар нэгэн хуучин байшингийн дэргэд ирэв. Модон байшинд Кён Южи хоёр орж ирэв. Кён ийшээ хэмээн зав. Кён Южиний дагуулсан доошо чиглэсэн нуулз шатаар буун алхасаар газар доорх бэлтгэлийн танхимд хурч ирлээ. Танхимын голд ирээд Кён голд нь суучих гэж хэлв. Южин Кёны хийснээр шалан дээрх томоохон шидэд тойргийн голд суув. Кён гэр бүлдээ өг залгамжлуулдаг манагийн бэлтгэл хийх арга барилыг анх авгаа Вермут өг дээдсээс залгамжилж авсан. Салбар гэр бүлийнхэн энэ арга барилыг өг залгамжлан авч болохгүй гэсэн дүрмтэй байдаг. Тийм болохоор салбар гэр бүлийн бүх хүн улаан гал арга барилыг сурдаг. Тэр нь их арга барилаасаа ашиг багтай байдаг юм а. Кён өөрийн манаг гаргаж ирнэ Южинд харуулна. Цэнхэр туяатай хүчрхэг мана түүний биеийг тойрон эргэлдэхэд тэрээр ийхүү хэлв. Энэ их арга барилыг ганцхан гол гэр бүлийнхэнд өг залгамжлан авдаг. Энэ бол цагаан гал арга барил. Южин гаргаж буй тэрхүү гайхалтай манаг хараад гайхшрал болон баяр сулан хосолсон төрхөөр ширтэн. Южин би цагаан гал арга барил гэдэг нэрийг сонсож байгаагүй ч энэ юр бусын хэлбэрийг нь сайн санаж байна. Түүний ой санамжинд өнгөрсөн амьдралынх нь анд Вермут бодордно. Южин Вермут шигүү олон давхарга мана түүний биеийг бүхэлд нь бүрхэж цагаан галны хэлбэртэй болдог байсан. Тэр нь хаяада арслангийн дил шиг харагддагсан. Хуучны би тэр галыг гүйцэж чадаагүй. Түүнийг ийхүү бодож суух үед Кён яриагаа үргэлжлүүлв. Чамд манаг шууд мэдрэх хүнд байх болохоор одоохондоо анцгал дээр чинь төвлөрөхөөс эхлэе. Нүдэ анаад төвлөрч суусан Южин гинт ийм хэлв. Надад мэдрэгдэж байна. Кён Южиний зүгээрх төсөөлж байна гэж бодом инээмсэрлэв. Тэр хичээнгүйтэн төвлөрч байгаа болохоор чадаж байгаа юм шиг санагдаж байгаа байх. Кён Южинд туслахаа шийдэж, хурууныхаа үзүүрт жижиг манаг гэрэл гаргаад Южиний эргэн тойронд нисгэв. Кён мана аваарт хөдөлгөж Южин нүдэ аниастай хэрнээ бүгдийг нь хэлж байв. Энд байна. Энэ талд манаа байгаа нь мэдрэгдэж байна. Одоо энд байна. Харин одоо ингэж хөдөлж байна. Дээр байна. Одоо энд байна гэж хэлв. Южин нүдэ нээж та хэр удаа ингэх юм гэхэд Кён итгэж чадахгүй. Би 10 хоногт манаа мэдрэх нь хангалттай хурдан гэж бодсон. Тэгтэл Южин хитрхи хурдан сурч байна. Тэрээр үргэлжлүүлэн чи манаа мэдэрч чадаж байгаа юм чинь хоёулаа ихэж босох юм байна. Одооноос эхэлж юу ч битгээр биеийн довторчин болж байгаа бүх зүйл дээр анхаар гэлээ. Кён манаа Южиний бие рүү зөөлөн урсгаж эхлэв. Удаанаар амьсгал. Чи амьсгалах болгондоо манагийн урсгалыг оруулж байна гэж төсөөл. Тэр манаг амьсгалж оруулахдаа зөв зам руу чиглүүлж байна гэж төсөөл. Зүрх рүүгээ. Южиний биеэс хүчрхэг манаа сасарч Кён бүрч их гайхлаа. Кён тийм ээ, сайн байна. Энэ миний төсөөснөөс ч илүү байна. Южин дотор байгаа манаага тохируулж чадаж байна. Тэр одоо манаага биетэйгээ тааруулахад босох юм байна. Южин солиотой юм бэ. Манаа мэдрэх болон манаар амьсгалах нь миний өмнөх амьдралд хүнд байгаагүй. Гэхдээ энэ бие манаа шингээхдээ гайхалтай сайн юм байна. Амьсгалах болгонд бие доторх манаа маань ихсэж байгаа нь мэдрэгдэж байна. Хэдий тийм боловч энэ залуухан биед манаа нэвчүүлэх хязгаар ирж байна. Би одоохондоо үүнийг л хийж чадах юм байна гэж бодов. Южиний цээшин дотор манагийн төв нь нэгэн хурц од мэд гэрэлтэж харагдана. Үүнийг харсан Кён дотроо ийн тунгаад түүний төвийн хэмжээ нь гайхалтай юм. Энгийн тохиолдолд хүмүүс үүнээс хамаагүй жижиг төвөөс эхэлдэг. Тэгээ тогтмол манагийн бэлтгэл хийж хэмжээгээ томсгодог. Тэрээр Южин руу харан инээмсэглэж чи ч мангас юм аа гэлээ. Южин Кёны үгийг сонсоод баярлсан төрхтэйгөр эн чинь магтаал уу гэхэд Кён магтаал гэж ойлгож уусна. Явцгаая. Тэд бэлтгэлийн байшингаас гарч гадаах ой модон дундуур алхаж байхдаа Кён ийм тайлбарлав. Цагаан гал арга барил болон улаан гал арга барил хоёрын том ялгаа бол төвийн хуваарт. Чи улаан гал арга барилаар хичнээн чадвараа хөгжүүлсэн ч биедээ ганцхан төвхтэй байна. Харин цагаан гал арга барилаар чиний төв чамайг тодорхой хэмжээнд хүрэхэд цаанаасаа хуваагдана. Тэгснээр чи маанага бие дотроо ашигтайгаар илүү ихийг хадгалж чадна. Хуваагдсан төвүүд нэгэнтэйгээ холбоос үүсгэн экспоненциалаар өөрсдийн хүчээ нэмнэ. Бид тэр хуваагдсан төвүүдийг од гэж нэрлэдэг. Ауга Вермут, Вайнхарт гэр бүлийн үндэслэгч бөгөөд цагаан гал арга барилыг үүсгэгч 10 одтой байсан. Вайнхартын түүхэнд цагаан гал арга барилаар 10 одтой болсон цорын данц хүн бол Вермут. Харин ах бит хоёр 6 одтой.
Сиан, Сиэд хоёр нэг одтой. Харин Юди би Юдиг сайн мэдэхгүй байгаач ихрүүд ирэх жил 2 одтой болно гэдэгт итгэлтэй байна. Сиан, Сиэд хоёр 6 настайгаас Манагийн бэлтгэл хийсэн. Тэд 8 жилийн дараа 1 одтойгоос 2 одтой болж байгаа юм байна. Юужин өөрийнхөө ирээдүйн талаар харин би гэж асуулаа. Кион чи бэлтгэл хийхээс залхуурахгүй бол тэднээс хамаагүй хурдан байх болно. Юужин би хамаг чадлаараа хичээнэ хэмээн жаахан хүүхэд шин баясах боловч дотроо огт өөр зүйл бодож байлаа. Солиотой юм бэ. Би хуучин биеэсээ илүү биед дахин төрөхөөс гадна Вермутийн Манагийн бэлтгэл хийх арга барилыг сурч байна. Би энэ биеийг залхуурснаас болж үнхэрүүлнэ гэж байхгүй. 10 од. Би тийм төвчөнд хүрч чадна гэдэгтээ итгэлгүй байна. Гэхдээ бэлтгэл хийж байхдаа цагаан гал арга барилын нарийн ширнийг олж мэднэ. Ямар нэг юм санааг минь зовоовол би өөртөө тааруулахад л уулна. Баярлалаа Вермут. Чи үр удамдаа цагаан гал арга барилыг үлдээсэн болохоор би одоо илүү их хийж чадна хэмээн Йочтой инээмсэглэв. Тэд алхсаар харшид ирэв. Кён Южин руу харан инээмсэглэж би ахта юу усан талаар хэлнэ. Явж амарда чи ядарсан биз хэлээ. Южин за ойлголоо гэв. Гэвч Кёныг явсны дараа Южин ядарснаа огт тоолгүй. Тэрийг мартаж үз. Энэ хэмжээний ядаргаа шүн бүх гэгч нь унтахад гарна. Би эцэст нь нэг юм манаагаар бэлтгэл хийж байгаа болохоор надад хийх хэрэгтэй юм байна гэж бодов. Энэ үед шивгч Нина сандарсаар гүйж ирлээ. Юужин эзэнтэй ирчгсэн байсан юм уу? Юужин Нина миний өрөөрөө очиод Винидийг аваад ир. Нина Юужины элд болох Винидийг авчирч өгөв. Юужин элдийг 2 гараараа барьж дотроо нэгэн зүйлийг туушгаар шийднэ. Энэ бүтэх болов? Юужин элдийг чанга атгахад түүний цээжин дэх манаа хүчтэй гэрэлтэж элдний ир рүү нэвчэж эхлэв. Элд цэнгэр туяагаар гэрэлтэнэ. Гинт Юужины тойром хүчтэй хуй салхи босож үүнийг харсан Нина айж сандарсандаа уулга алдав. Салхи улам ширүүсэж асар том хуй салхи болон хувирлаа. Нина хүчтэй салхинд хийсчих шахан хойшоо ухарна. Хуй салхин дундаас нэгэн нууцлах хоолой Юужиныг өнгөрсөн амьдралынхын нэрээр дуудхан тэр. Чи Хамел энэ чи юу? Юужин тэрхүү хоолойг сонсоод шууд таньж дотроос очирдов. Би чамаас санаж байна. Энэ хоолой тэр салхины сүнснүүдийн хаан Tempest гэж хэлснээр энэ хэсэг дуусдаг. Энэ удаагийн Part Mine энхүү дуусаж байна. Лайк дараад, Softman subscribe хийж биднийг дэмжихээ мартаваа. Дараагийн бичлэг хүртэл түрүү иштэй.